Сая энд би нэг юм аваад зогсчихсан байхгүй. Аачлаа. Тэгсэн миний ортолт нэг араб юм уу? Иран ч юм уу. Нэг охин, хоёр охин зогсчихсан. Араб гэх та. Мэдгүй энэ араб, Ирануудын ялахгүй. Ирак гэх. Тэгэд тэр хоёр эргэж харснаа хөрх надтай под гэд надтай юм яриад би нөгөөдгийг ойлгодгоо. Шууд тэр өөрсдөө хэлээр яриад байгаа байхгүй. Тэгснэ нэг халталт нэг англи хэлтэй юм байна. Тэгснэ нөө англиар бас ганц хоёр үг хэлээл хаанаас ирсэн энтер л гээд байгаа болтоо. Тэгэд хөөхөн юм яриад байгаа байхгүй юу? Уулна штэ. Одоо энэ Туркийн охтууд бол хэрэг байхгүй зүгээр муухай хар яраг хийсэн тийм муухай их цаантай. Амар их цаантай, муухай дээгүүр нэг ярваасан царайтай, тэгээ муухай шижгэлсэн ингээл хэрвээ санаанд ч ингээл явж байгаа л санаандгүй гар хөлийн ингээл шүргчих юм бол яргунаал, ярвалцаад бүр амар гадаатайстай гачи бодно шүү дээ. Юу ярьж байгаа баазар байна. Йоо, инээдтэй шүү. Тэгэхэд энэ турк охтуудын хажууд харин энэ араб, Иран охтууд нь хөөхөн цовоос хэрэглэн байдаг байхгүй юу? Тэр чинь хүмүүс ингээд хоорондоо ингээд танилцахад буруу байхгүй шүү дээ. Тэр чинь танилцаа зүгээр ингээд ганц хоёр юм яриад ярихгүй бол тэгэл зүгээр хүнтэй илдэг харьцаад ингээд өнгөрөх ёстой л байдаг байхгүй юу? Ер нь бол илдэг харьцаад танихгүй хүнтэй заавал нэг учиргүй танилцах чаашаа ч юм те. Тэгтээ зүгээр илдэг харьцаад өнгөрөх ёстой байхгүй. Тэгэхэд байна шүү дээ. Турк охтууд бол тийм баг. Муухай ингээд дээгүүр хаарсан их цаантай дуурж ятсан амнаас нам унах гэж байгаа юм шиг. Тэгэд хэрвээ өөрт нь таалагдахгүй юм сум одоо нөгөө өөрөөс нь илүү гарсан юм сум ярьчих юм бол бүр амар сонин одоо сонин аргун турк цаангаа гаргаад одоо жишээ нь одоо маш болгоомжтой байхгүй бол гадуур баривчлага бүр амар болчих. Юу ярьж байгаа. Өмнө нь би ч одоо 3 жил болж шүү дээ. Өмнө нэг жилд нэг 7 хоног, 2-7 хоног, 2-7 хоног ч болтгүй байсан. 10 хоног л яг нэг 8 сарын дундуур ингэж гадуур баривчлага явагддаг гэсэн байхгүй. Гадаадын харалцсан иргэд энд чинь зөндөө хар мянга. Тэгээд тэдрийг барьж хордог нэг жил болгон тийм явагддаг гэсэн. Тэгсэн энэ жилийнх бүр 3 сар гэн одоо яг сар үргэлжилж байна. Тэгээ бүр гадуур ингээл хүмүүсийг барайлаа. Өнөөдөр би бүр ямар санд өдөрч алхаад ядарчаад амар олон үеийн газар. Тэгээ дээрээс нь цагдаа нар яг эд их баривчлага явуулаад байгаа газраар дундуур нь гарч таарсан бохгүй. Амар ядарсан байсан болохоор тойрхоос талхаараа. Тэгээд өмднийхөө одоо яг нөгөө салтааныхаа тэр зориуд ус асгаж жагаад өмдөндөө шээцэн хүн шиг харагдаад тэгээ оймсоо тайлаа кермалчихсан. Тэгэхээр бүр үзлий харагдаж байгаа чи. Өмдөндөө шээцэн годомжны нэг 5 чигтэй хөл нөцгөн баг хэл явж байгаа. Тэгжиж тэр дундуур гарсан бохгүй. Тэгээ тийм зүгээр би бараг л 5 цагт 2-2-ороо 3-3-аараа ингээд 5 хэсэг цагтаатаа таарсан баг. Тэгэл өөр тийшээ хараад заримд нь ингээ худлаа хазагнаад заримд нь тэнэг юм шиг жүжиглээд тэрээ би тэгжиж одоо маргааш өглөө би нисэн штэ. Тэгжиж би эдрийг ингэж давж гарахгүй бол тэрөө баригдчихл юм бол нислэг бүх юм бодоо олно. Тийм болохоор маш их боломжтой л байхгүй. Баригдчих нь бүр амар болчих.